Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ бид The Dreadful хэмээх киног товч бөгөөд тодорхой тайлбарлан хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү кинон дундад зууны Английн харанхуй, зэвүүцэн ойд өрнөх бөгөөд хүний шунал, айдас, цүхрэл хэрхэн жинхэнэ там руу хөдөлгдгийг харуулах болно. Түүх. Энэ хэмээх бүсгүй сүнд сууж байгаагаар эхэлнэ. Түүний хажууд хадам их морвин нь байлаа. Сүмийн самарт нь тэдэнд болон дайнд явсан нөхрүүдийг нь бурхан ивэж хамгаалах болтугай хэмээн залбирч хүн бүрд адис хүртэв. Энэ морвин хоёр сүм дотор нэгэн жирэмсэн эмэгтэйтэй таардаг. Гэвч хинч харахгүй байхыг далиндуулан морвин өнөөх эмэгтэйн үнэт идлэлийг нь хулгаарчхав. Тэднийг яг сүмээс гарах үед энэ асад мортой давхих хүлэгт баатрийг олж хардаг. Энэ морвин хоёрын амьдрал хэцүүхэн байдаг. Тэд оройн хоолоо хувааж идсэн ч морвиныг унтсны дараа энэ дахин нууцаар юм иддэг байв. Тэр шөнө энэ багийнхаа хоёр найзыг зүүдэжээ. Маргааш өглөө нь морвин жирэмсэн эмэгтэйгээс хулгайлсан үнэт идлэл болон энэний тарьсан хүнсний ногоог аваад зах руу яв. Тэрээр тэдгэрийг талхаар салхоор төлөвлөж байлаа. Морвин энд хүүгээ ихнэрээ маш зөв сонгосон хэмээн магтах бөгөөд үүний дараа энэ дахин нэг зүүдлөв. Энэ удаад дайнд мордсон нөхөр Шеймс нь эргэн ирж байна гэж зүүдэжээ. Гэвч нөхөр нь түүн рүү хурж ирэхээс өмнө толгоогоо барин тусламж ирнэ хашгирч эхлэх бөгөөд энэ цочин сэрдэг. Морвин захаас ердөө ганц сангонтой буцаж ирсэн ч энэ түүнийг хараад ихэд баярлав. Гэвч сангныг зүсээд үздэл дотроосоо ялдарсан байх ба Морвин түүнийг цаашин шидээд үүнд огтхонч санаа зовхгүй байгаагаа хэлв. Тэрээр хонгорхон энэ минь надтай хамт байна. Ариу Мария бидний ходоодыг дүүргэх хоол хүнс илгээндэ гэж тайвшруулахыг оролдох үед энэ тисэлгүй асгаруулan уйлж эхэлдэг. Тэр одоо хүртэл нөхрөө дайнаас эргээд ирнэ гэж итгэж хүлээж байсан юм. Морвин түүнд нөхөр нь энэхүү ядуурлын хараалыг эцслэх болон гэдгийг хэлээд түүний хүсэл тэмүүлэлд итгэлтэй байхыг захдаг. Маргааш нь энэнийг гадарш гарах үед нэгэн эр дуулахыг сонссон бөгөөд тэрээр түүнийг шууд танив. Тэр хүн бол Яго байлаа. Энэ түүнээс дайн дуусаад эргээд ирсэн үү? Нөхөр нь хаан байгааг шалгаан асуув. Яго тэднийд хооллонгоо тэр болон Шеймс хоёр дайнаас залхан оргохоор шийдснээ тайлбарлав. Тэр өөрийгөө цэрэг хүн биш, харин загсчин гэдлээ хэлнэ. Дайнд тэд хүн алж эсвэл хин нэгэнд алуулах болно. Гэхдээ энэ бүхэн юу ч өөрчлөхгүй бөгөөд тулааныг зогсоож чадахгүй гэдгийг тэд ойлгожээ. Тиймээс тэд нэгэн шөнө ахандуудыг унтаж байх хооронд зүгтгаар тохиролцсон байна. Гэвч замдаа тэд дээрэмчдтэй таарж халдлалд өртсөн бөгөөд дээрэмчид Шеймсийг хөнөөсөн байлаа. Яго түүнийг хамгийн сайн найз нь байсан юм хэмээн ярив. Морвин түүнээс энэ бүхнийг нүдээр харсан эсэх Шеймс хэрхэн амиа алдсныг асуух ба Яго дээрэмчид түүнийг хүзүүнээс нь хүйс хүртлэн зүссэн хэмээн хэлэхэд энэ мэгшин уйлж эхэлдэг. Тэрээр далайн эрг рүү алхан хайрт нөхөр Шеймсийн араас гашуудснаар түүх өндөрхнө. Шеймс түүний хамгийн сайн найзуудын нэг байсан бөгөөд одоо тэр байхгүй болжээ. Тэр шөндөө ойн гүнд өнөөх мортой хүлэгт баатар харанхуй дунд хисүүжлэн явж байлаа. Морвин нойрон холжин сэрүүн байх ба тэрээр энд хүүн дахиж эргэж ирэхгүй гэдгийг бас энэ хүүхэдгүй хоцорсныг санууж хэллээ. Одоо тэд үнэхээр цор ганцаараа үлджээ. Тэр цаашид одоо яах вэ гэж асуугаад Морвин нулимс туслуулан гэрээсээ гарч явдаг. Хэсэг хугацааны дараа сүрсэн завнаас арайхийн амьд үлдсэн нэгэн залуу ирэг дээр шидэгдэн гарч ирв. Түүний хамтлагчид бүгд ам өргөцсөн бөгөөд залууг амьсгаагааж дарж амжаагүй байхад нь хин нэгэн ардаас нэрээд хутгарчхав. Тэр алуурчин бол Морвин байлаа. Тэр энэнийг далайн эрг рүү дуудав. Морвин тэдний мөнгийг хулгайлсан байсан бөгөөд энд тэд бусдынхаа адил живчгсэн гэж хэлнэ. Энэ өвдөг сөхрөн сууж тэдний төлөө залбирч эхэллээ. Морвин тэдний үнэт идлэлийг захахаар төлөвлөж тэрээр энд бурхан биднийг тэтгэхийн тулд эдгээр далайн дээрэмчдийг хад мөргүүлж устгалаа хэмээн хэлв. Тэр шин тэд нэг бүтэн хооллож чаддаг. Гэвч маргааш нь энэ өнөөх хүлэгт баатрийг дахин олж харав. Тэр маш их айж гэрхүүгээ яаран орж Морвинд энэ тухай хэлэх боловч Морвин түүнийг тоолгүй. Гадаа хинч байхгүй гэж хэлээд түүнийг тэнэг жаахан хөөхөд хэмээн зандрав. Үйл явдал яг оруу шилжиж. Тэр энтэй занд тааралдаж түүнийг хэрхэн байгааг асуув. Яго түүнд ингэж ганцаараа гадуур алхах нь аюултайг сануулад хамт явахыг санал болгоход
Эн татгалзлаа. Тэр өөрийгөө аюулгүй байж чадна гэдгээ хэлээд нөхрөөсөө өөр хүнтэй хамт алхах ёсгүй гэдгээ тайлбарлав. Гэтэл Яаго түүнд нөхөн нас барсан гэдгийг хатуухан сануулдаг. Тэр Эннийг дагсаар гэрт нь ирж Морвентэй мэдлэх боловч Морвен Яаго хоёрын хэн хэн нь бие биедээ игт дургүй байгаа нь харагдана. Дараа нь Морвен Энд тэр хүүд хизээж дуртай байгаагүй гэдгээ хэлнэ. Морвен түүнийг үргэж атаархсан харцаар хардаг. Шеймсийг дандаа л ууртай нүдээр дагаж явдаг байсан гэлээ. Гэвч Эн үүнийг өөрөөр бодож байв. Эн хариуд нь өөрийгөө Шеймстэй гэрлэхээс өмнө Яаго тэдний дотн найз байсан бөгөөд тэр муу хүн биш гэж өмөрөв. Харин Морвен муу муухай зүйл үргэлж илэрхий байдаггүйг сануулад чөтгөрүүд хүнд үсэнд хуурн энэ дэлхийгээр хисүүжилж явдаг гэлээ. Тэр Энд өөртэй нь хамт байвал юунаас ч айх хэрэггүй. Харин үгэнд нь орохгүй бол тамийн хүлэгт баатрууд түүнийг ёроолгүй нөхрөө чирч одно хэмээн сүрдүүллэд. Эн энэ үгнээс нь маш их айж цочирдов. Маргааш нь Энийг гэртээ ирэхэд дотор нь нэгэн санвартан сууж байдаг. Морвен түүнд үлдсэн сүүрчийн хоолоо өгсөн бөгөөд санварт нь дараа нь уух зүйл бас өгөхийг хүсв. Санварт нь тэдний нүдэн дээр хамаг хоолыг нь идэж дуусгав. Тэгээд тэдэнд хэд хідэн ариун шүтээн үзүүж эхэлдэг. Тэдгээрийн нэг нь өдөн үзэг байсан ч тэр Энийг түүнд хүрэхийг ч зөвшөөрсөнгүй. Тэрээр ийм үнэнч сүсэгтнүүдэд тусгайлан уран мөнгөн зоосоор өгье гэлээ. Морвен түүнд тэдэнд ямар ч мөнгө байхгүй гэдгийг хэлв. Яг энэ үед Морвен нэг зүйлийг анзаарчээ. Энэ санвартанг аяллаасаа буцаж ирснийг хинч мдээгүй байгаа бөгөөд уг нь тэрээр Лондон руу явж байх ёстой байв. Санварт нь явхаас өмнө Энд адис өгөхөөр завдах ба яг энэ үед Морвен ардаас нь сэмхэн гарч ирээд хоолойг нь хэрчиж орхих бөгөөд Эн айсандаа хөшиж орхив. Эн Морвеноос юу хийчих нь инвэ хэмээн асуугаад түүнийг ариун хүн байсан гэдгийг хэлв. Гэвч Морвен түүнийг ариун хүн биш, хуурамч амтан гэж дууддаг. Тэрээр энэ эд зүйлсэл тэднийг өвхийг үнтэй давхад туслана гэв. Ингээд Морвен Эн хоёр санвартны цогцыг гол руу хаяж урсгалд нь нийлүүлэн явууллаа. Тэр шин Морвен Энд хандан түүний зүрх сэтгэлийг эд баялаг гялалцсан зүйлсд шунсан Маммон химээх шунал тачаалын чөтгөр эзэмдсэн байсан. Гэхэд Эн тэд зөв зүйл хийсэн эсхээ мэдэхгүй байгаагаа хэлв. Морвен хариуд нь хамгийн чухал зүйл бол тэд амьд үлдэх явдал гэдгийг санууллаа. Тэр Эннийг ч бас шунал тачаалаас хол байхыг анхааруулад хэрв Эн тамд шатвал Деважинд байгаа хүүтэй нь хизээж дахин уулзаж чадахгүй гэсэн бодлыг тэгчиж чадахгүй гэв. Маргааш нь Эн Морвенийг хайхаар гадарш гарав. Ойн гүнд нэгэн хүн ганцаараа сууж байдаг. Гинт хаанаас ч юм өнөөх хүлэгт Баатар ардаас нь дахин ирж түүнийг хөнөөхийг Эн нүдэрээ харж ухаан жалаагүй зогтов. Цааш гүйж яваад тэр Яагуудад харалтав. Тэр түүнд хоёуг дуулга өмссөн, цагаан морь унсан чөтгөр байгаа тухай сандран хэллээ. Яагуу чөтгөрт яагаад морь хэлэхтэй болдог байна хэмээн гайхан асуув. Тэрээр үүнийг зүгээр л дайран өнгөрч буй ямар нэгэн цэрэг байх гэж тайвшруулахыг оролдсон ч Эн маш их айсан байдаг. Эн түүнийг өөрөөрөнд хуурахгүй байхыг хүсээд цаашид юу тохиолдохоос айж байгаагаа хэлв. Тэр тамийн хүлэгт Баатрын бай болохыг огтхон ч хүссэнгүй. Яаго түүнд Морвены үгэнд хуурдахгүй байхыг захилаа. Тэр Морвеныг зүгээр л Эннийг айлах гэж оролдож байна гэсэн ч Эн там байдаг гэдэгт бат итгэлтэй байлаа. Харин Яаго өөрийгөө тамыг нүдэрээ үзсэн гэлээ. Түүнийхээр там гэдэг бол баячуудын хоорондох дайн. Тэдний урсгасан цус ажээ. Тэгснээ түүний хоолон өнгө зөөлрч өөрчлөгдөв. Тэр Энд яг одоогийн энэ мөчч бас бодит үнэн гэдгийг хэллээ. Тэр Эннийг хүсэж байгаагаа Энч бас түүнийг хүсэж байгааг хэлв. Яаго түүнийг өнөөшн өөр дээр нэрхийг гуугаад тэнд түүнийг айлгах ямар ч чөтгөр байхгүй гэж амлалаа. Эн буцах замдаа Морвеныг тансаг хувцас өмсчихсэн түүхийн мах идэж байхыг харах боловч энэ нь ердөөл зүүд байлаа. Эн сэрээд Морвеныг гүн нойрондоо автсан байхыг харав. Тэр гэрээсээ чимээгүйхэн гарч ойг гатлан Яаго руу явлаа. Тэд бие биенээ үнсэв. Шөнө өнгөрч өглөө боллоо. Яаго Эннийг өөртөө хамт амьдрахыг гуйсан ч Морвенд өөрөө хэрэгтэй байгаа учраас тэрж чадахгүй гэдгээ Эн хэлв. Яаго түүнд Морвен хамаг амьдралынх нь ирч хүчийг сорж дуусгана гэж анхааруулсан ч Эн буцаад явлаа. Эннийг орондоо ороод хэвтэж байтал Морвен түүнээс хаагуур явсныг нь асуув. Морвен түүнд хүүгийнх нь эзгүүд өөрийг нь асахаар илгээгдсэн сахиусан тэнгэрмэн хэмээн хэлдэг.
Тэрээр ганцаараа үлдэхийг хүсэхгүй байгаагач ноосонгүй. Дараагийн шөнө нь Эн нэгэн аялагчийн зам дээр тосон зогсов. Аялагч түүнээс энд юу хийж байгааг нь асуух үед Морвин ардаас нь гарч ирээд хоолойг нь хэрчиж өргөлөө. Тэд цогцыг нэгжиж эхлэх үед Эн нэгэн жижигхэн тоглоомон морь олдог. Түүнийг хармагцаа тэрээр өнөөх хүлэгт баатрын морийг санан гинтхэн айцдэрв. Маргааш нь Эн Морвин хоёр хулгайлсан эд зүйлсээ зарахаар гарлаа. Ойн гүнд өнөөх хүлэгт баатар чимээг үхэн сэлмээ цэвэрлэн сууж байв. Тэд сүм рүү яв. Өмнө нь таарч байсан жирэмсэн эмэгтэй хэдийнэ амарцсан байх бөгөөд Эн атгаж очиод өнөөх тоглоомон морийг нялх хүүхдийн гарт атгууллаа. Хожим нь тэдний гэртээ буцаж ирсний дараа Яаго хүрээд ирэв. Тэр Морвинд хандан Эн залуу бас эрүүл чирэг байгаа тул хүүхэд төрүүлж чадна гэдгийг хэлв. Яаго Морвиноос Эннийг их хүн болох тэр боломжоос үнэхээр салгаж чадах эсхийг нь асуув. Морвин хариуд нь 1000 дахин тийм гэж эрсгэн хариулв. Тэрээр ягод Энний биеийг эзэмших таашаалыг дуртай явгүй хийн гэд түүний хоолойд сүх тулгав. Яга ухарч Эннийг хүлээх болно гэж орлоход Эн мэгшим уйлж эхэлв. Морвин түүнд хүүгийнхэм эхнэр гэдгийг мөн өөрийг нь асрах нь түүний үүрэг гэдгийг дахин хатуу сануулв. Эн сүм рүү ганцаараа очиж нэрм сунаглаа. Тэрээр зүрх сэтгэл нь урагдж алдсан зүйлсийн төлөө үргэлж өлсөж байна хэмээн шанална. Тэр шин Эн бэлтгэлээ бацааж тэр Морвиныг унтсан эсхийг шалгаад Яаго руу сэмхэн гарч одов. Тэд хоёулаа хүүхэд байх үеигшгээ ой дундуур хамтдаа гүйх боловч одоо тэдний хоорондын дотн байдал хүүхэд насныхаас хавьгүй илүү гүнзгий болсон байлаа. Энэ үед Морвин гинт нүдэ нэв. Тэр Эннийг хайхаар гадагш гарахдаа араас нь өнөөх хүлэгт баатар ойртон ирж буй чимээг сонсоод нуугддаг. Хүлэгт баатар тэдний байшин руу давхин мөрөв. Морвин дайрахад бэлэн ходог атхан зогссон ч хүлэгт баатар үүдэнд ирээд буцаад эргэчихв. Морвин түүнийг даглаа. Хүлэгт баатар шархадсан бололтой. Морин дээрээ арайхийн тогтож ядна. Түүнээс холгүйхэн Яаго Эн хоёр хамтдаа байлаа. Хүлэгт баатар тэдний зүг урагшлахыг хичээсэн боловч хүчин барагдан газар дунав. Морвин араас нь ухсхийн очиж түүнийг хотголлоо. Хүлэгт баатар мөлхөж зүхтахыг оролцсон ч Морвин түүнийг дарж унгаагаад хоолойг нь боож хөнөв. Ингээд Морвин хүлэгт баатрын багийг тайлж авдаг. Үйл явдал маргааш өглөөн рүү шилжих бөгөөд Эн Яаго хоёр хамтдаа байх ба Эн гүн бодолд автсан байв. Тэрээр өчигдөр нь яд хүртэйгээ аз жаргалтай байгаа нэгэн эмэгтэйг хараад дотор нь аимшигтай их шунал төрсөн тухайга Яагод ярьлаа. Тэр өнөөх эмэгтэйд байгаа хүүхдийг өөртөө ч бас байлгахыг хүсэж байна гэлээ. Яаго түүнээс яагаад болохгүй гэж асуув. Тэр Эннийг Морвиныг орхиод өөртөө хамт амьдрахыг гуйдаг. Тэр өөрт нь ихнэр хэрэгтэй. Харин энд нөхөр байхгүй шүү дээ гэхэд Эн инээмсэглэж түүнийг шонхтой ир хэмээн хошигнов. Тэд үнсэлцсэний дараа Эн Морвин руу буцаж очиод Яаготой хамт амьдарч түүний ихнэр болохоор шийдснээ хэлдэг. Эн нөхрийнхөө ихэн болохоор л Морвины хажууд байхдаа сэтгэд хангалуун байсан. Харин одоо Шеймс байхгүй болсон гэдгийг хэлв. Энэ үгэнд Морвин маш их уурлаж түүний нэрийг дахин хизээж дурсахгүй байхыг хатуу шаардлаа. Тэрээр Эннийг бусдынхаа адил тамд шатахулна. Тамийн хүлэгт баатрууд түүний хойноос ирэн хэмээн харав. Морвин түүнд үүргээ омортвол шийтгэл амсахулна гэж анхааруулсны дараа Эн зүхтав. Тэр гүүсээр Яаго дээр очиж цаашид Морвины иргэшэл дор нэг ч өдөр амьдрахгүй гэдгээ хэлв. Гэвч тэр шин Эн өнөөх хүлэгт баатар өөрийг нь хөнөөж байна гэж хар дарж зүүдэллээ. Маргааш өглөөн тэр Яагог өөртөө хамт сүмийн мөргөл явахыг гуйв. Гэвч мөргөлийн үеэр Яаго огт тоосон шинжгүй, тасралтгүй ившээлж байдаг. Орой болоход Яаго буцах цаг болсныг сануулсан ч Эн Морвин болон Шеймс хоёрын төлөө залбирсаар л байв. Гэтэл Яаго Шеймсийг хэдийнэ өхөж шороонд болгоцсон гэж хэлв. Тэрээр Ротрамын цэргүүд түүний толгойг бяц цохиод өгөхийг нь хүлээгээд орхиод явсан гэж хэлэхэд Эн цочирдсондоо хүшиж орхилоо. Эн түүнд өмнө нь Шеймсийг дээрэмчид хөнөөсөн гэж хийснийг нь сануулв. Яагог үүнийг тоохгүй өнгөрөөхийг хичээж одоо тэр нь ямар хамаатай юм бэ гэхэд Эн түүнээс зөвхөн үннийг л мэдхийг хүсэж байгаагаа хэллээ. Яагог түүнд үргэж хайртай байсан. Одоо тэр жинхнээсээ түүнийг болж чадна хэмээн аргадахыг оролцсон боловч Эн үннийг хэлхийг тууштай шаардав. Эцэст нь Яагог бүх үннийг дэлгдэг. Тэрээр Шеймсийг дайнд байх хугацаанд тис өөр хүн болж өөрчлөгдсөн гэв. Түүний баян болох гэсэн хүсэл шунал улам бүр нэмэгдэж
хүмүүсийг хөнөөж, мөнгийг нь хулгайж эхэлжээ. Гэтэл нэгэн хүлэгт баатар тэдний замд хүндэлсэж гарч ирсэн. Нэг шөнө Ягог Шемес хоёрыг унтаж байхад өнөөх баатар тэдэнд рүү дайрчээ. Шемес болон хүлэгт баатарын хооронд ширүүн тулаан болж Шемес түүнийг хөнөөсөн байна. Яг энд л бүх үе явдлын учир зангилаа тайлагдав. Морвинд өнөөх хүлэгт баатарын баг байсан шүү дээ. Морвины хөнөөсөн тэр хүлэгт баатар бол өөр хинч биш. Түүний төрсөн хүү Шемес байсан юм. Учир нь Шемес жинхэнэ хүлэгт баатрыг хөнөөснийхөө дараа хоёг дуулгыг нь өөрөө өмссөн байж. Шемес гэртээ эргэж ирсэн боловч төрсөн их нь түүнийг танилгүйгээр өөрийн гараар хөнөөчихсөн байлаа. Шемес дуулгыг зүүснийхээ дараа хичнээн хичээгээд ч тайрч чадаагүйг бид эндээс олж мэднэ. Түүний толгой нь лухшиж аимшигтайгаар өвдөж эхэлсэн бөгөөд яг тэр үед Яго түүнийг хаяад зугтсан байжээ. Ягод Морвины зүв байсныг, тэр үргэлжил атаархуу нэгэн байсныг хэлв. Түүнээс холдон явах замдаа өнөөх Самардны цогцос газарт хэвтэж байхыг олж хардаг. Хүлэгт баатар түүнийг хөнөөсөн байх бөгөөд баатрыг харамгцаа ухаан жолоогүй зүгтлээ. Тэр шууд л Морвины гэр рүү гүйсэн боловч Морвин тэнд байсангүй. Учир нь одоо Морвин өөрөө өнөөх тамийн хүлэгт баатар болчихсон байлаа. Морвин дуулгыг хуу татаж авахыг хичээн шаналж орилж байв. Тэр Энээс тусламж ирэн гуйх боловч хичнээн хүчтэй татаад ч дуулаг салсангүй. Байшин руу гүйн орж загалмай шүүрж аваад түүгээрээ дуулгыг хүчтэй зохиход эцэст нь дуулаг салж ундаг. Гэвч Морвины нүүр тэр жигтэй гүн сар шарахаар дүүрсэн байв. Тэр Энээс уучлалт гуйж өөрт нь тэр маш их хэрэгтэй байгааг хэлэн өршөөл ирнэ. Гэтэл яг тэр үед өнөөх сасан дуулга өөрөө аяндаа буцаад нийлжв. Утаан дундаас нэгэн сүүдэр үдэгдэхэд тэд хоёул байшин руу яаран орлоо. Өнөөх сүүдэр байшин тойрон эргэлдэж хаалгыг нь хүчтэй балбаж байв. Гэвч энэнийг хаалга нээхэд газарт хэвтэх дуулгаас өөр юу ч байсангүй. Морган дуулгаас үхтлээ айж түүнийг битгий хүр гэж анхааруулах боловч миний сэтгэл та нар шиг бохирдоогүй. Би хүн алаагүй учраас энэ чөтгөрийн эд зүйл намайг эзэмдэж надад ямар ч нөлөө үзүүлж чадахгүй хэмээн зоригтойгоор хэлдэг. Хэсэг хугацааны дараа Яго Энтэй уулзахаар ирэх боловч түүнд дарангуулагч хадам их Морвины иргэшэлд эсвэл өөрийг нь эзэмдэхийг хүссэн Ягогийн хүсэлд хүлэрдэж бусдын үгээр амьдарч ирсэн. Харин одоо тэрээр бусдын айдас, бусдын нүгэлд цаашид ахтахгүй. Өөрийнхөө хувь заяаг өөрөө шийднэ гэдгээ хадуу хэлв. Яго түүнийг өөртөө татахыг оролдох боловч татгалзахад тэр уурандаа энэнийг элдв үгээр доромжилж эхэлнэ. Ингээд Морвин руу буцаж явдаг. Одоо тэр ойн гүнд Морвиныг асарч халамжлах бөгөөд өнөөх хараалт дуулгыг нуусан байлаа. Гэвч төгсгөлд нь дуулгыг гартаа авах бөгөөд түүний эргэн тойронд чөтгөрийн шивнээ дуу цураатаж эхэлдэг. Илүү олон сонирхолтой киноны товчлыг цаг алдалгүй хүлээн авахыг хүсвэл манай сувагт subscribe хийж хонхоо идэвхжүүлээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк дарахаа мартаоцай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.